нь хонж байгаа тохиолдолд юу явагдав гэхээр тэнд агуулгаж байгаа одоо цовинч тостой шүү дээ, тий. Тос тэгээ махны уураг одоо тэр гурилны цардуул гэдэг одоо ийм зүйлүүд нэглүүд маань хоорондоо уусаад бие биендээ шингэж өглөө болтол ингээ шингээд байцж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөөдөл нь бие биендээ ингээ уусаад нэг тийм гоё амын амт үүсгдэг гэдэг байна. Тийм нэг гоё байгалийн амт. Тэгэхээр бие биендээ шингэсэн тэр амт нь илүү амттай болгож санагдуулдаг. Илүү тийм гоё мэдрэмж өгдөг. Тэгээ дээрэс нь цай сүтэ цай нэмчгээрээ тэгэл гоё амттай болж санагдаад байгаа байхгүй. Яг нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр бид нар хоолыг хонуулж болно. Тэгтээ яг одоо нөгөө манай лабораторид хийсэн судалгаа байгаа байхгүй юу. Яасан бэ гэхээр тагийн онгорхоо ил тасалгаанд 20 градус нэмэх 20 градус гэсэн үг. Тасалгаанд ингээ хонуулсан нэг цовин тагийн онгорхоо бас хөргөчн дотор хонуулсан таглаата завтаа хөргөчнд хонуулсан ингээ 3 цовин дээр харьцуулж үзье. Тэгэхэд тасалгаанд ингээд таг нь онгорхоо ил хонсон цовинд бол 1 грамм буюу одоо бараг нэг чигчүүр хэмжээ ийм 1 грамм хэмжээтэй цовинд 90 сая хүртэл бактери илэрсэн байхгүй. Тэгэхээр нэг тавг буюу 400 грамм тавг цовинд бол нийтдээ 4 тэрбум бактери үүсчихэж байгаа байхгүй. Ил хонж байгаа тохиолдолд 4 тэрбум. Тэр тавгтай цовин гэдвэл 4 тэрбум бактери цуг идэнэ. Халуун цайвал яг өгсөн бактери идэнэ. Тэгээд хөргөчн дотор яг тэр нөгөө ил таггүй хонуулж байгаа цовин дотор болохоор нэг 50,000 гэд тэгээд тавг дүүрээ идэхэд 1 сая бактери идэх юм байна. 1 сая бактери. Тэгэхээр хамаагүй бага багаас хөргөчн дотор хонж байгаа тохиолдолд. Харин тагтай хөргөчн дотор хонсон цовинд